За сайн байцгаана уу? Та бүхэнд ингээд өөрийнхөө ноутбукийг ашиглаад Wi-Fi router-гүй тохиолдолд ноутбукээ хэрхэн Wi-Fi router болгож Wi-Fi үсгээд тэгээд тэрнгээрээ гар утас Android гар утас iPhone утас гэх зэрэг утаснуудаа яаж холбож интернетэд холбож ашиглаж болох талаар бас гэр дотроо олон ноутбуктэй ганцхан LAN утастай бол тэрийг яаж ийм аргаар салаалж болох талаар танилцуулъя. За эхлээд биднэрт бол энэ Virtual Wi-Fi router гэдэг програм хэрэгтэй. Энэ програмыг энэ хаягаар ороод татаж авна. За тэгээд энэ хоёр сонголтын дээр байгаа configuring first time гэдэг хуудас руу ороход бол энэ хуудас гарч ирэх бөгөөд энэ хуудсан дээр бол бахан энэ тохируулах заавар энэ төр байгаа. Очлоо. За тэгээд энэ програмыгаа бол бас дэмжиж баг зэргийн хандив бас өгж болно. Тэгэх юм бол улам цаашаа сайжраа явах байгаа. За тэгээд доошоо гүйлгээд энэ download гэсэн хэсгээс хамгийн сүүлийн хөлбөрийг бол татаж авна. За ингээд татаж байна. За татаа дуусчлаа. За энд ингээд татагдсан харагдаж байна. За тэгэхээр үүнийхээ дараа бол энэ програмаа ажилуулахаас өмнө эхлээд нэг тохиргоо хийн. За энэ дээр танд харагдахгүй байж магадгүй. Start руугаа ороод Control Panel-аа нэ. За тэгээд Control Panel хуудсан дээр Programs хэсэг рүү ороод Tune Windows Features on or off гэдэг энийг нэ. Тэгэхэд энэ цонх нэгдэн. Энд бол Net Microsoft Net Framework 3.1 гэсний өмнөхийг ягаад энэ хоёр сонголтыг нь идэвхжүүлээд окей дараа нь уртлын чагтлаад. За тэгэхэд ингээ уншиж байна. Тэгээ унших хооронд нь хэсэг хугацаанд бас хүлээдэг байгаа. За ингээд энэ тохиргоог хийчээд одоо бол энэ Virtual Wi-Fi router програм ажиллуулна. За ингэхдээ бол мэдээж ноутбукийнхаа wireless-ыг асаасан байна. Одоо жишээ нь би асаасан байхад энэ өөр Wi-Fi-ыг гаргаж байна. Хэрвээ асаахгүйгээр ажиллах юм бол Virtual Wi-Fi router програм маань ингээд алдаа заагаад хаагдаад идэг. Тэгэхээр тийм тохиолдолд Wi-Fi-я асаачаад дахиж нээгээд тэгээд програм маань алдаа гарахгүйгээр ажилласан тохиолдолд энэ дахиад алдаа зарчлаа. Яагаад алдаа заадаг? За алдаа зааж унтарсан тохиолдолд бол хид хідэн удаа оролдож байгаа. За ингээд асчлаа програм маань. Тэгэхээр эхлээд бол configure гэдэг өөрийнхөө Wi-Fi-нд нэр өгнө. Би жишээ нь энэ дээр тусал Wi-Fi гэдэг нэр өгсөн байна. Тэгээд нууц үг сонгож өгнө. Энийг 2 удаа давтаж бичнэ. За жишээ нь тэгээд view-гээ харахад бол энэ нууц үгээ бас харж болдог байгаа. За тэгээд stop hotspot гэдэг хэсэг хугацаанд хүлээн. За ингээд started successfully гэж байна. Одоо тэгэхээр би гар утсаа компьютертэй холбогдсон байж байгаа. Android утсаа. За энд бол одоо би та бүхэнд гар утсаа одоо интернетэд холбож харуулъя. За wireless networks гэсэн лөө ороод энэ бол Android утсан дээр хийж байгаа тохиргоо байгаа. За тэгээ Wi-Fi settings гэсэн хэсэг рүү Wi-Fi асаачаад Wi-Fi settings гэсэн хэсэг рүү ороход бол миний саяны үүсгэсэн тусал Wi-Fi гэдэг wireless маань үүссэн. Одоо энэ бол компьютераар ч юм уу гар утсаар ингээ холбогдох боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ дээр би түрүүний өөрийнхөө сонгосон нууц үгийг хийж өгнө.
За энд бол миний түрүүн хийсэн байсан нууц үг харагдаж байна. Тэгээд холбогдох. Ингээд жоохон хүлээн. За энэ бол за одоо ингээд connected to тусал Wi-Fi гэдээ гарчлаа. Ингээд одоо бол би холбогдсон гэсэн үг. За интернетэд орж үзье. За утсаа бас компьютерт холбосон байгаа болохоор жоохон удаан ажиллаад байна. За ингээд одоо энэ дээр уншиж чинь тусал блогийн минет хуудас руу бол би гар утсаараа одоо нэвтэрж орж байна. За энэ програмыг ашиглаад ийм амархан аргаар бол ноутбукээ Wi-Fi router бодлогоод бусад төхөөрөмжүүдээ бол холбочих боломжтой байж байгаа. Энэ бол миний хийж үзсэн бол Windows 7 үйлдвэрлэлийн систем дээр та бүхэнд харууллаа. Тэгээд бусад үйлдвэрлэлийн систем Windows үйлдвэрлэлийн системүүд дээр ч гэсэн энэ болох бах. Linux Ubuntu дээр хэрхэн үүнийг үүсгэх талаар би дараа нь та бүхэнд танилцуулъя. За одоо ингээд веб хуудасаа бол үзэж болж байна. За анхаарал тавьсанд баярлалаа.